Дараагийн мэдээг танилцуулъя. Өнгөрсөн 7 хоногт Японы улсад бизнесийн шинэ улирал эхэлсэн. За үүнтэй холбоотойгоор компаниуд ажилтан албан хаагчдыгаа хүлээн авах ийм ёслолыг хийж байгаа юм байна. За Японы олон компани шинээр ажилд орж байгаа хүмүүсийг угтан авах ёслолыг зохион байгуулсан. Ажиллах хүчний хомсдын улмаас шинэ ажилтны цалин нэмэгдэж байгаа, төлөв ажиглагдаж байна. За Токио төвтэй тэргүүлэгч цахилгаан хэрэгслийн жижиглэнгийн сүлжээний оператор компани шинээр ажилд орсон хүмүүстээ 400 мянган йен буюу ам доллар шилжүүлвэл 2500 орчим ам долларыг санал болгосон бол ердийн компаниуд шинэ ажилтны эхлэх цалиндаа 340 мянган йен буюу 2100 орчим ам долларыг санал болгож байдаг. За энэ хавар тус компани зүгээс авиаслаг ажилтан албан хаагчдыг ажилд авах зорилгоор шинэ цалингийн схемийг нэвтрүүлж байгаа юм байна. За энэ хөтөлбөр нь компанид байнгын ажилтан болохоос өмнө дор хаяж 1 жил хагас цагаар ажилласан шинэ ажилтнад өндөр цалин олгох зорилготой юм. Шинэ ажилтнууд дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагатай компани борлуулдаг үйлчилгээний талаар гүнзгий мэдлэгтэй байх ёстой. Энэ нь бол компанийн хувьд 500 шинэ ажилтныхаа 25-д нь өндөр цалин олгоно гэсэн үг юм байна. Шинэ схемийн дагуу тус компани төгссний дараа ч гэсэн шилдэг оюутнуудыг цагийн ажилтнаар бүтэн цагаар ажилуулах боломжтой болно гэж найдаж байгаа юм байна. За хөдөлмөрийн яамны судалгаагаар өнгөрсөн жил шинэ төгсөгчдийн сарын дундад цалин нь нийтдээ 1640 орчим ам доллартай тэнцэж байгааг харуулж байгаа юм байна. За энэ нь бол 2022 оноос нийтдээ 220 гаруй доллараар өссөн үзүүлэлт болж байгаа юм байна. За яамны мэдээлж байгаагаар олон компанид шинэ ажилтан авах хүсэлтэй хэвээр байгаа бол жижиг компаниудын хувьд шинэ ажилд авахд хүндрэлтэй тулгарч байгаа юм байна. За тийм учраас хөдөлмөрийн яамны мэдээлснээр хөдөлмөрийн яам ажиллах хүчний хомсдлыг шийдвэрлэх зорилгоор ажлын байрны зурчлалын үйлчилгээний ажилуулдаг компаниудтай хамтран ажилласан хэвээр байх болно гэсэн мэдээллийг өгч байгаамаа.